Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За ангийн бодлогыг нэмэх хасах. За хичээлийнхээ зорилготой танилцъя. За нэгт энгийн бодлогыг уншиж сурна. За хоёрт энгийн бодлогыг нэмэж сурна. За гуравт энгийн бодлогыг хасаж сурах нэ. За хүүхдүүдээ зургийг ажиглаарай. Юуны зураг юм болоо? Баашингийн зураг байна тийм ээ. За найзуудаа дуудаад байна тийм ээ. Найзуудаа дуудаад байна. Ороорой найзуудаа хүрээ дээрээ ороорой гэн дуудаад байна. За хин очих нь бүгдээрээ харцгаая. За хоёр найз ярилцаад алхаж байна тийм ээ. Найзууд бүгд цугларчээ. За хүүхдүүдээ найзууд ямар баярт ирсэн болоо? Найз нь ямар баяр болоод найзуудыгаа урьсан болоо? Энжигийн төрсөн өдөр байна тийм ээ. Энжигийн төрсөн өдөр учраас найзууд нь төрсөн өдрийн мэнд хүргээд ирсэн байна. За найзуудтайгаа танилцъя бүгдээрээ. Энжи, Эрка, Зула, Ано, Болт, Бат. За эдгээр 5 найз нь Энжигийн төрсөн өдөрт хүрэлцэн иржээ. За төрсөн өдрийн хамгийн гол чухал зүйл бол бялуу байдаг тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл бүгдээрээ бялуугаа тэнцүү хэсэгт хуваая. За хэдэн тэнцүү хэсэг болов хүүхдүүдээ? 8 тэнцүү хэсэг боллоо. За тэгвэл за бүгдээрээ хуваацгаая. За Энжи 8-ны 1 хэсгийг. За Зулаа, Ано, Эрка, Болт, Бат гэхэд бүгд 8-ны 1 хэсгийг авчээ. За 8-ны 1 хэсгийг авсан чинь хэдэн хэсэг үлдсэн байгаа юм болоо хүүхдүүдээ? За Бат 8-ны 2 хэсгийг, за Зулаа 8-ны 2 хэсгийг авчээ. За ингээд найзууд бялуугаа хамтархан идлээ. За хэдүүлээ Энжид үйлдэлийг гүйцэтгэхэд туслая. За 8-ны 3 хэсэг дээр 8-ны 2 хэсгийг нэмийгээд Энжи найзуудаасаа тусламж гуйсан байна. За 8-ны 3 хэсэг дээр 8-ны 2 хэсгийг нэмээ. Хэд юм болоо хүүхдүүдээ? 8-аас хэдэн хэсэг болчих хүүхдүүд? 8-ны 5 хэсэг болчлоо тийм ээ. За тэгвэл 8-ны 3-аас за бүгдээрээ 8-ны 2 хэсгийг нийтээ. За Энжид 8-ны 3 хэсэг байсан. Түүнээс за 2 хэсгийг нийтсэн гэж бодвол Энжид хэдэн хэсэг үлдэх юм болоо хүүхдүүдээ? 2 хэсгийг Энжи идчихсэн. Тэгвэл хэдэн хэсэг үлдв хүүхдүүдээ? 8-ны 1 хэсэг үлдлээ. За Энжигийн туулай гэж нэрлэж хэдүүлэн тийм ээ. За хүүхдүүдээ туулай найздаа туслаарай. Квадратыг хэдэн хэсэг нь будагдсан бэ? Хэдүүлээ будагдсан хэсгийг хооронд нь нэмцгээе. За 4-ний 1 хэсэг дээр 4-ний 2 хэсгийг нэмье. За нийлээд 4-ний 3 хэсэг нь будагдсан байна. За энгийн бодлогыг нэмэх хасах үйлдэлийг хэдүүлээ гүйцэтгэлээ. За цаашдаа хэдүүлээ дасгал даалгавар ажиллаж мэдлэгээ баттгахнаа. За хичээлдээ идэвхтэй оролцсон найзуудаа баярлалаа.